За 53 дугаар бодъё. 4 найз нийлээд тоглоом бодолтон авсан. Нэг нь бусдынхаа гаргасан мөнгөний 3/2 та тэнцэв. За энэ дээр сайн хараарай. Нэгдүгээр хүүхэд бусдынхаа гаргасан мөнгөний 3/2 та тэнцэв. Тийм ээ? Хоёрдугаар хүүхэд нь дахиад бусдынхаа гаргасан мөнгөний 3/1 та тэнцэв. Гуравдугаар хүүхэд нь бусдынхаа гаргасан мөнгөний 5/1 та тэнцүү хэмжээний мөнгийг гаргасан гэж байна. За тэгэхээр яаж бичих юм бэ гэхээр за нэгдүгээр хүүхэд 2 3 4 гэж. За нэгдүгээр хүүхэд нь бусдынхаа гаргасан мөнгөний 3/2 та тэнцүү. Бусдынх нь гаргасан мөнгө нь энд нэг тоонууд байх ёстой тийм үү? Тэднийг би мэдэхгүй байгаа учраас эднэрийн гаргасан нийт мөнгөний 3%-аас 2 та тэнцүү. Тэгэхээр эдгээр нийтдээ 3 мөнгө гаргасан гэж үзье. Нийлээд. Тэгвэл энэний 3%-аас 2 нь 2 мөнгийг яах нь эхний хүүхэд гаргасан гэсэн үг. За тэгвэл эднэрийн нийлбэр мөнгө нь нийлээд эднэр 5 мөнгийг гаргасан болж таарах гэдэг. Тийм ээ? Тоглоом бодолтод авахын тулд дөрвөлээ нийлээд 5 мөнгийг гаргасан гэсэн утгатай. За тэгвэл 2 дугаар хүүхэд нь гэж. За тэгвэл 2 дугаар хүүхдийн зүгээс харъя. 2 дугаар хүүхэд нь бусдынхаа гаргасан мөнгөний гэдэг чинь 1 3 4. Энэ 3-ын гаргасан мөнгөний 3%-аас 1-тэй тэнцүү. Тэгэхээр энэ 3 нийлээд хэдэн төгрөг гаргасныг би мэдэхгүй байгаа тийм үү? Ямар ч байсан 3 хуваагдах хэрэгтэй. Тэгэхээр би 3 Б мөнгө гаргасан гэд үзчихье. Яагаад гэвэл энд А гэсэн учраас энд би заавал өөр хэсгээр нөлөхгүй болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ 3 нийлээд 3 Б мөнгө гаргасан гэж үзэх юм бол энэний 3%-аас 1-ийг яах нь 3%-аас 1-тэй тэнцүү хэмжээний мөнгийг 2 дугаар хүүхэд гаргасан болж таарах гэдэг. Тэгвэл 2 дугаар хүүхдийн зүгээс харах юм бол 2 дугаар хүүхэд Б мөнгө гаргасан гэж үзэх юм бол нөгөө 3 нийлээд 3 А мөнгө гаргасан байж таарах гэдэг байна да. Тэгэхээр энэ дөрвийн нийлбэр мөнгө чинь 4 Б болох гэдэг. Гэтэл энэ дөрвийн нийлбэр мөнгө чинь нийлбэр мөнгөтэй чи адилхан байх хэрэгтэй үстэй тий. Энд чинь нэгдүгээр хүүхдийн зүгээс харахаар нийлээд ийм мөнгө гаргасан юм шиг болчихж байгаа юм. Хоёрдугаар хүүхдийн зүгээс харахаар дахиад нийлээд ийм мөнгө гаргасан юм шиг болчихж байна. Тэр энэ хоёр бол хоорондоо тэнцүү байх ёстой. За тэгвэл 3 дугаар хүүхэд нь гинэ. 3 дугаар хүүхэд нь болохоор бусдынхаа гаргасан мөнгөний 5/1 та тэнцүү. Тэгвэл эдгээр нийлээд 5 С мөнгө гаргасан гэд үзье. Тэгвэл энэний 5/1-тэй тэнцүү хэмжээний буюу 1 С мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг 3 дугаар хүүхэд гаргасан байж таарах гэдэг тий. Тэгвэл энэ дөрөв нийлээд дахиад хэдэн төгрөг гаргацсан юм бэ гэхээр 6 С мөнгө гаргацсан. Эдгээр бас бүгдээрээ тэнцэх ёстой. За тэгвэл 5А, 4Б, 6С бүгдээрээ тэнцүү хэд байж болох юм бэ гэхлээр 5 тийм ээ 5 4 6 хуваагддаг хамгийн бага тог бол. За тэхийн тулд 5-ын тоо чинь анхны тоо учраас 4 6 хуваагддаг хамгийн бага тоо чинь хэд юм бэ гэхээр 12 тийм үү. Тэгвэл 12-ыг шууд 5-аар үржүүлнэ. Яг бол анхны тоо учраас 5-ыг 12-аар үржүүлэхээр за 60 гэдэг тоо 5-д ч хуваагдах юм байна, 4-д ч хуваагдах юм байна, 6-д ч хуваагдах юм байна. Тэгвэл эдгээр бүгдээрээ 60 хуваагдаж байгаа юм бол нийтдээ 60 хэрчим мөнгө гаргасан гэд тэмдэглэж болно гэсэн үг. За нийтдээ 60 хэрчим мөнгө гаргасан гэж тэмдэглэх юм бол нийтдээ 60 хэрчим мөнгө гаргасан гэд тэмдэглэх юм бол эндээс одоо бүгдээрээ дахиад 1-р хүүхэд болон 2 3 4-р хүүхдийн гаргасан мөнгнүүдийг энэ хэрчмээр нэх нь тэмдэглэе. Өөрөөр хэлбэл 1-р хүүхэд чинь 2 А мөнгө гаргасан шүү дээ. Тийм ээ? Тэгвэл 2 А чинь хэдийн хэрчимтэй тэнцүү юм бэ гэдгийг энд тэмдэглэе гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр эндээс харах юм бол 5 А чинь 60 хэрчимтэй тэнцүү. Тийм үү? 5 А гэдэг бол 60 хэрчимтэй тэнцүү. Тэгвэл эндээс 1 А нь хэдий? 5 хуваахаар 12 хэрчим. Тэгвэл 2 А нь хэдий? Эндээс 2 А бол 24 хэрчим. Тэгвэл 1-р хүүхэд 24 хэрчим мөнгө гаргасан гэсэн үг юм байна. Хэрчмээр тооцох юм бол тийм ээ.
За нөгөө талаас 2 дугаар хүүхэд Б мөнгө гаргасан. Тэгвэл Б мөнгө чинь яах нь хэдийн эрчимтэй тэнцэх юм гэдэг бүгдээр харъя л та. Тэхийн тулд 4Б чинь 60 эрчимтэй дахиад тэнцүү үздэй. 4Б чинь 60 эрчимтэй тэнцүү. Тэгвэл 1Б ч гэдэг эрчим ээ. Эндээс 1Б гэдэг бол 15 эрчим юм байна тийм ээ. Тэгвэл 1Б бол 15 эрчим буюу 2 дугаар хүүхэд 15 эрчим мөнгө гаргасан гэсэн утгатай болж таарлаа. За тэгвэл 3 дугаар хүүхэд С мөнгө гаргасан. 3 дугаар хүүхэд. Тэгвэл 6C чинь дахиад 60 эрчимтэй тэнцвэр шүү дээ. Тийм ээ? 6C чинь 60 эрчимтэй тэнцв. Эндээс 1C чинь 10 эрчимтэй тэнцв. Тэгвэл 1C 10 эрчим юм бол 3 дугаар хүүхэд 10 эрчим мөнгө гаргасан болж таарах гэдэг. Гэтэл энэ дөрөв чинь дөрүүлээ нийлээд 60 эрчим мөнгө гаргасан байгаад хэвээр тийм ээ. Тэгвэл 24 дээр 15-ыг нэмээд 10-ыг нэмчих. 4 дээр 5-ыг нэмлээ 9 49 эрчим болчлоо тийм үү. Тэгвэл 60-аас 49 эрчмийг хасгаар хэдий. 11 эрчим. Тэгвэл 4-р хүүхэд 11 эрчим мөнгө гаргасан байх ёстой. Гэтэл биднэрт 4-р хүүхэд 66,000 төгрөг гаргасан гэж хэлсэн. Тэгэхээр энэ хэдэн үг гэхээр 66,000 болж таарлаа. Энэ бол 66,000. Тэгвэл эндээс нэг эрчим нь 6,000. Тоглоом ямар үнэтэй вэ? Энэ дөрөв чинь дөрүүлээ нийлээд тоглоом худалдаж авсан. Дөрүүлээ нийлээд 60 эрчим мөнгө цуглуулаад 60 эрчмээрээ тоглоом авсан. Тэгвэл 60 эрчмийг олоо л гэсэн үг юм байна. Тэгвэл 60-ыг үржих нь нэг эрчим чинь 6,000. 6,000-аар үржүүлэхээр 36 360,000 болох юм байна тийм ээ. 6 36 4 шиг тэгвэн гэдэг чинь 360,000. За тэгвэл тоглоом 360,000 төгрөгийн үнэтэй байсан байх нэ гэсэн үг. За дараагийн бодлогыг бодъё. За багш нэнийг хоёр аргаар тайлбарлая. За эхний арга. Барааны үн эхлээд 25% өссөн гэж. За барааны үн эхлээд 25% өссөн. За тэгэхээр энийг эхлээд би 25% өсгөнө. За тэгээд дараа нь 20% хямдарсан гэж. Дараа нь дахиад 20% хямдарсан. За дараа нь дахин 20% нэмэгдсэн. Дахин 20% нэмэгдэхэд 72,000 төгрөг болсон бол анх ямар үнэтэй байсан бэ гэж. За тэгэхээр ингэн хамгийн анх бараа ийм үнэтэйсэн. Анх байсан үн мэдээж 100% байх ёстой. За гэтэл 25% өснөө тийм үү? 25% өсгөр энэ барааны үн 125% тайгаа тэнцэх хэмжээний мөнгөөр зарагдах ёстой. Тийм ээ? За ийм үнээр зарагдаад байж исэн. Ийм үнээр зарагдаад байж исэн чинь одоо үн нь ийм учраас энд байгаа үнийг 100% гэж үзнэ шүү дээ. Гэтэл одоо энийг би 20% хямдруулна. 20% хямдруулахлаар энэ үнийн 80% тай тэнцэх хэмжээний мөнгөөр энд одоо зарагдана гэсэн үг. Ингээд ийм үнээр зарагдаад байж исэн чинь үүнийгээ дахиад яах нь 100% гэж тооцоод байж л 20%-аар өсгөхлөөр 120%. 120% нь 72,000 төгрөг гэсэн үг. За тэгэхээр 72,000 төгрөг маань 120% юм бол 100%-ийг олоо гэдэг бодлого болж байгаа гэсэн үг. Одоо хойноос нөхөн 72,000 төгрөг нь 120% тай тэнцүү юм бол 100% нь хэдвэ? За энийг олохын тулд мэдэгдэж байгаа эсрэг тоонуудыгаа үржүүлээд олох гэж байгаа тооныхоо эсрэг тоонд нь хувааж өгнө. За тэгэхээр би 72,000 төгрөгийг үржих нь 100 хуваадаг нь 120. За нэг тэгүүдийг хүртэр хуваарийг 10 хуваацсан гэсэн үг. 10 хуваалаа 12, 10 хуваалаа 7200. За 72-ыг 12 хуваалаа 6. Тэгэхээр энэ ард нь 2 тэг байна гэдэг чинь 600 гэсэн үг. 600-г 100-оор үржүүллээ.
60,000. Тийм ээ. За энэ 60,000 гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр энэ 60,000 болж тарлаа гэсэн үг. Энийг 60,000-д толцсон гэсэн үг тийм ээ. 72,120% юм бол 100% нь хэд вэ гэсэн чинь 60,000 гараад ирж байгаа. Одоо тэнгууд энэ 60,000 чинь өмнөх барааны 80%-тай тэнцвэр шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр 60,000 дахиад 80% юм бол 100% нь хэд вэ гингүүд энэ өмнөх бараа нь гарч ирнэ. Өмнөх үн нь гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр одоо 60,000 нь 80% юм бол 80% юм бол 100% нь хідвэ гэж чигнэ тий 100% нь хідвэ. Тэгэнгүүт дахиад мэдэгдэж байгаа эсрэг тоогоо үржүүллээ. Олох гээд байгаа тооныхоо эсрэг тоонд нь хувааж өгнө. За тэгэхээр 60,000-ыг үржих нь 100, хуваах нь 80. За 10 тугаалаа 8, 10 тугаалаа. За энэ 10. За одоо бүгдээрээ 60,000-ыг үржих нь 10, хуваадаг нь 8. 75,000 гарч ирж байна, тийм ээ. Тэнцүү 75,000. За энэ юу гараад ирж байгаа юм гэхээр 60,000 чинь 80% юм бол 100% нь хідвэ гэсэн чинь 100% нь 75,000 гэж гараад ирсэн гэсэн үг. 75,000 гэж гараад ирж байна. За одоо тэгвэл 75,000 гэдэг чинь өмнөх барааныхаа 125%-тай тэнцүү. Тэгвэл 75,000 125% юм бол 100% нь хідвэ гэж бодно. За 75,000 нь тийм ээ 125% юм бол 125% юм бол 100% нь хэдий. 100% нь хэдв. За дахиад мэдэгдэж байгаа эсрэг хос тоогоо үржүүллээ. Олох гэж байгаа тооныхоо эсрэг тоонд хуваалаа. За тэгэхээр 75,000-ыг үржих нь 100, хуваадаг нь 125. 75,000-ыг үржих нь 100, хуваах нь 125. 60,000. Тэнцүү 60,000. За энэ 60,000 гэдэг нь болохоор барааны хамгийн анхны үн гараад. За тэгэхээр 60,000 гэдэг бол барааны маань хамгийн анхны үн болж таарах нэ гэсэн үг. За. За үүнийг 2 дугаар аргаар бодъё. Арай өөр аргаар бодож үзье. За тэхийн тулд эхлээд бид нэр юуг мэдчих хэвтэй юм бэ гэхээр ийм юм мэдчих хэвтэй. За анх бараа 60,000 төгрөгийн үнэтэй байсан гэж үзье. 60,000 төгрөгний тийм үү? 60,000 төгрөгний үнэтэй барааг тийм ээ? 60,000 төгрөгийн үнэтэй барааг 20%-аар хямдруулъя. Хямдруулъя. За тэгвэл үүсэх барааны үнийг олоо гэдэг бодлого байсан гэж үзье тийм ээ. Тэгвэл 20%-аар хямдруулахлаар чинь энэ бараа анх уул нь ямар үнэтэй байсан юм бэ гэхээр 160,000 төгрөгийн үнэтэй бараа маань 100% үнэтэй байсан гэж тооцсон тийм үү? Анх байгаа бүх зүйл дандаа 100% гэж үздэг. Тэгэхээр анх байсан барааны үн 60,000 төгрөг юм бол энэ 60,000 төгрөг чинь 100% байсан. Тэгвэл үүнийг 20%-аар хямдруулчихлаар чинь 80%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр би зарах гад байна гэсэн үг. Тийм үү? 60,000 төгрөгийн барааг 80%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр зарах гад байна. Тэгэхээр яах юм бэ гэхээр 60,000 төгрөгийн 80%-ийг яаж олох юм бэ? Гэхээр 80% гэдэг бол мөн үү? 80% гэдэг бол энийг 10-ын бутархай руу шилжүүлье. 10-ын бутархай руу шилжүүлэхийн тулд бид нар яад юм бэ гэхээр 100 хуваадаг. Энийг 10-ын бутархай руу шилжүүллээ 100 хуваалаа. 0.8. Тэгвэл энэ 60,000 төгрөгийн 80%-ийг олоо гэдэг чинь 60,000 төгрөгийг яах нь 0.8-аар үржүүлэхээр 80% нь гарнаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 6, 8, 48 таслын ард нэг орон байна гэдэг чинь нэг тгийн таслалаа. 1, 2, 3 тэг.
48 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл 60 мянган төгрөгийн барааны 80% нь хэдийн бэ гэдгийг олохын тулд 80%-ийг 10-ийн бутархаалаар шилжүүлээд энэ тоогоо энэ 10-ийн бутархаа буюу T.8-аар үржүүлэхээр 80% нь гарч ирж байна гэсэн үг. Энэ тооны 80%-ийг олохдоо 10-ийн бутархаалаар шилжүүллээ. Тэр тоогоороо үржүүлэнгүүт 80% нь гардаг. За. Тэр үүнийг ашиглах гэж байгаа. Энэ жишээ байх нь тийм ээ? Жишээ шүү. За үүнийг ашиглаж байна. За тэгвэл үүнийг ашиглаад би яаж бодож болох юм бэ гэхээр барааны үн анх ямар байсныг би мэдэхгүй байгаа. Тэгэхээр барааны үнийг анх X байсан гэд үзчихье. Тэгвэл 25% өснө гинэ. Тэгэхээр барааны үн чинь анх 100% байдаг үстэй тийм ээ? Анх байсан үн учраас 100% байх ёстой штэ. Тэгвэл 25%-аар өсгөхлөөр 125% болно. Тийм үү? Тэр энэний 125%-ийг ол гэсэн үг. Тэгэхээр 125% гэдэг бол 10-ийн бутархаалаар шилжүүлвэл 100 хуваалаа 125. Тэгэхээр энийг 125-аар үржүүлэнгүүт бараа 125%-аар өсчихнө гэсэн үг. 125-аар үржүүлэхээр хэд гарах юм? Тэр тоо бол 125%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүн гараад ирж байгаа гэсэн үг байхгүй. Одоо дараа нь 20%-аар хямдрууллаа. Үржээд гарсан хариу чинь яах нь вэ? Нөгөөний барааны 25%-аар өссөн байгаа дүн нь шүү дээ. Тэгвэл одоо бараагаа 20%-аар хямдруулнаа гэдэг чинь нөгөө нэг одоо энд байгаа бараа чинь 100%. 20%-аар хямдруулахаар 80% нь олох хэрэгтэй гэсэн үг тийм үү? 80%-ыг олох хэрэгтэй. Тэгэхээр 80% гэдэг бол дахиад 100 хуваалаа 0.8. Тэгвэл энэний 80%-ыг олохын тулд энийг би 0.8-аар үржүүлэх хэрэгтэй. Тэгвэл одоо барааны 80% нь гараад ирчихнэ гэсэн үг. Нэг хямдарсан үн нь гараад ирчлээ. За одоо ингээ хямдруулж хаад байжсэн чинь дахиад 20%-аар нэмнэ гинэ. 20%-аар нэмэхээр чи яа гэхээр барааны үн чи одоо 100% байх шүү дээ чинь 100% байсан. Тэнгүүд 20%-аар нэмчихээр 120% болно. Тэгвэл 120% чинь дахиад 10-ийн бутархаагаар 1.2-той тэнцв. Тэгвэл энэний 120%-ийг оллоо гэдэг бол энийг 1.2-оор үржүүлээ гэсэн үг. За одоо би 1.2-оор үржүүлэхээр 120% нь гараад ирчихлээ. 120% нь буюу эхлээд би энд яасан бэ гэхээр 25%-аар өсгөө гэдэг чинь 125 үржүүлээ гэсэн үг. Дараад нь 20%-аар хямдруулаа гэдэг чинь 80% нь олно. Энийг 0.8-аар үржүүлээ гэсэн үг. За дараа нь 20%-аар нэмэгдүүлээ гэдэг чинь яах нь 120% нь олоо гэсэн үг. Ингээд 120 энийг 25%-аар өсөглөө, 20%-аар багасгалаа, 20%-аар дахиад өсгчөнгүүт энэ дөрвийг дөрүүлэнгийн үржүүлээд гарсан хариу бол яах нь өсгөөд хямдруулаа, дахиад 20%-аар өсгөөд гарч ирсэн мөнгөн дүн гарах ёстой байхгүй юу? Барааны үн гарах ёстой. Тэгвэл тэр барааны үн чинь 72 мянган төгрөг гэж хэлээд байгаа штэ. 72 мянган төгрөг гэж хэлсэн. Тэгвэл ийм бол X-ийг олоо л гэдэг бодлого болчихж байгаа гэсэн үг ерөөсөө. X-ийг ол. За X-ийг олохын тулд би яах юм бэ гэхээр 72 мянгаыг 1.2 туваана, дахиад 0.8 туваана, дахиад 125 туваалаа, тэгээд X гарна. Тийм биз? 72 мянгаыг хуваах нь 1.2, хуваадаг нь 0.8, хуваадаг нь 125, 60 мянга гарч байгаа юм. Тийм үү? X тэнцүү 60 мянга. За та хэд өөрсдөө хуваах үйлдэлээ хийгээд шалгаад үзээрэй. За багш нь хугацаа өмнөх зорилгоор тооны машин ашиглалаа шүү. За ингээд ийм төрлийн барааны үнийг тэдэн хувиар өсгөө, тэдэн хувиар бууруулж байна гэдэг бодлогыг ингэж бодож болох нь байна. Одоо нэгсэндээ пропорц ашиглаж бодож болох нь байна. Эсвэл 2 дугаар арга буюу яах нь ийм тэгштэлийн аргаар бодож болох нэ.